Халдц хуруулын механизмыг судлая. Халдц хурул нь бол механизмаар нь вертикалийн халдц хурул, нуклеофил халдц хурул, электрофил халдц хурул гэж 3 ангилдаг. Одоо вертикалийн халдц хурулыг авч үзье. Дараах уруулаар ямар бүтээгдэхүүн үүсэх вэ? Мэдээж мань холоор хитан үүснэ. Тэгвэл энэ уруул нь ямар механизмаар явагдах вэ гэхээр вертикалийн механизмаар явагдана. Энэ механизмын 3 үештээр явагддаг. Нэгдүгээр үешт болох өдөөгдөх шат. Энэ шатанд тодорхой энергийг зарцуулж уруулын молекул дахь ковалентийн холбоо гомолитик тасралд орж 2 вертикал үүсдэг. Жишээлбэл энэ уруулд орж байгаа холоорын молекул нь гомолитик тасралд орж холоорын 2 вертикалыг үүсгэсэн байна. Холоорч хурул бол ихэвчлэн гэрлийн лөөр явагддаг. За хоёр дахь үе шат бол уруулжинд гинжин байдлаар өрнөж нүүрс төрөгчийн атомд байх бүх нүүрс өстрөгч халаг дуусах хүртэл явагддаг. За үүнийг өөрөөр полихалах хурул гэж нэрлэдэг. За хамгийн сүүлийн үе шат бол төгсөх үе шат. Энд бол уруулын орчин дахь чөлөөт вертикалууд өөр хоорондоо нэгдснээр уруул төгсдөг. Энэ шатны онцлог бол энэ шатанд дагалдах бүтээгдэхүүнүүд мөн үүсдэг байна. Та бүхэн дээрх механизмыг ашиглаад дараах уруулыг үе шатаар нь дүрслэнэ үү? Одоо дараах уруулаар ямар бүтээгдэхүүн үүсэх вэ гэдгийг хэрэгцүүлээрэй. Энэхүү уруулаар спирт үүсдэг. Тэгвэл энэ маань ямар механизмаар явагдах вэ гэдгийг одоо үзье. За энд орж байгаа их бүтц бол анхдагч галлиган алкан харагдаж байна. За энэ уруул ямар механизмаар явагдах вэ гэхээр нуклеофил халдц хуруулын механизмаар явагддаг. Хамгийн ихэнд натрийн гидроксид нь усан усмалтаа дистацид орж электролитик тасралтын дүнд үүссэн гадаад давхраандаа хос электронтой сөрөг цэнэгтэй нуклеофил бүлэг нь эерэг төлөв бүхий атом руу товтолдог. Үүний дараа товтолтын үр дүн завсрын шатны тогтворгүй бүтцийг үүсгэдэг. Энэ шат цааш үргэлжлэн эцсийн бүтээгдэхүүн болох анхдагч спиртийг үүсгэдэг байна. Завсрын шатыг нь гашилтан тэмдэглэсэн байна. Энэ уруулын хувьд завсрын шатанд их бодис болон уруулж хоёулаа оролцож байгаа учраас уруулын хурд нь их болон уруулжийн концентрацаас хамаардаг. Иймд энэ уруулыг 2 дугаар эренбийн нуклеофил халдц хурул гэж нэрлэдэг. Ийм учраас 2 дугаар эренбийн нуклеофил халдц хурул бол их болон уруулжийн концентрацаас хоёулангаас нь хамаарч ёстой байх нэ. Ихэвчлэн анхдагч бодисууд маань энэ уруулд ордог. За дараагийн нэг жишээг авч үзье. За дараах уруулаар ямар бүтээгдэхүүн үүсэх вэ? За энд орсон энэ галлиган алкан бол 3 дахь галлиган алкан харагдаж байна. Тэгвэл анхдагч галлиган алканаар нуклеофил 2 дугаар эренбийн нуклеофил халдц хурул явагдсан бол 3 дахь галлиган алканаар ямар эренбийн уруул явагдах вэ гэдгийг харъя. Анхаарах зүйл бол юу гэдэг вэ гэхээр эерэг төлөв бүхий нүүрс төрөгчийн атомыг орон зайд том бүлгүүд буюу метилийн бүлгүүд халахлаж байгаа учраас эерэг төлөв бүхий нүүрс төрөгчийн атом руу натрийн гидроксидын OH бүлэг бол довтлох боломжгүй болдог. Гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм учраас энэ нь өмнөх механизмаас арай өөрөөр явагдана гэсэн үг. За энийг харцгаая. Хамгийн ихний үе шатанд бол халагдагч бүлэг нь жишээлбэл холоор нүүрс төрөгчийн атомтой холбогдсон дундын хос электроноо өөрлөгөө татаж гидролитик тасралд орсноор эерэг цэнэгтэй карбкатион буюу 3 дахь нуклеофилийг үүсгэдэг байна. Энэ үе шат бол маш удаан явагддаг. За энэ карбкатион үүссэн байдал харагдаж байна. За энэ ийм учраас энэ уруул 2 үе шаттай явагдана. За 2 дугаар шатанд яадаг вэ гэхээр ишин шатанд үүссэн эерэг цэнэгтэй карбкатион руу сөрөг төлөв бүхий нуклеофил буюу гидроксил бүлэг маань довтолсноор эцсийн бүтээгдэхүүн буюу 3 дахь спирт маань үүсдэг. Энэ үе шат бол маш хурдан явагддаг ахна. За нуклеофил халдц хурулыг 1-2 дугаар шатыг нэгтгэн харуулах юм бол дараах байдалтай харагдана.
Өмнөх хэсгүүдэд артикалийн халц хурвал, нуклеофил халц хурвалын талаар үзлээ. Тэгвэл дараах хэсгээс электрофил халц хурвалын механизмыг үзээрэй.